Төв Азад хүчирхэгжин мандсан Хүннү улсыг модон шаниу нийтийн тооллыг 209 онд үндэслэн байгуулжээ. Шаниу гэдэг нь хүннүгийн зааны нэрлэх үг юм. Леондинг овгийнхан энэ цолыг зүүж улсын эзэн болдог байв. Хятад орчуулга нь өргөн уудам аж. Хэдийгээр олон янзын таамаг бий юм. Боловч монгол хэлний сайн гэдэг үгийн эртний дуудлага гэсэн таамаг хамгийн үндэслэлтэй юм. Модон шаниу болсныхаа дараа шинжил хийж эхлэв. Юуны өмнө шаниу 3 жилийн хугацаагаар сонгодог. Хуучин уламжил журмыг хальж үе залгамжлах ёсыг тогтоожээ. Нутгаа баруун зүүн төвийн 3 гарт хувааж төвийн хэсгээ өөрөө захирч зүүн баруун хэсгийг тусгай томилсон вангуу захирах болов. Мөн хүн амаа 10-д 100-д мянгад төмд төвхий цэрэг засагцаагааны зохион байгуулалт шилжүүлжээ. Энэхүү цэргийн зохион байгуулалт нь Төв Азийн нүүдэлчдийн дунд асар их эрт тогтсон хамгийн сайн зохион байгуулалт байсныг түүх гэрчилнэ. Модон шаниу улсынхаа дотоод цэрэг засагцаагааны шинжил хийгээд 3 жилийн дотор өөрийн өрсөлдөгч Хятадын Цин улсыг довтолж нүүдэлчдээс булаасан газрыг нь эргүүлэн авчээ. Модоны хийсэн энэ аян дайн нь Хятадын анхны нэгдсэн төр болох Цин улсын уналтын нэг шалтгаан болсон байна. Цин улсыг мөхөөсний дараа Хятад хан улс оршин тогтнох болов. Хан улс байгуулагдсан цагаас хүннүгийн төрийн тусаа тогтнолыг хүлээн зөвшөөрсөнгүй. Түүгээрч үл барам нийтийн тооллын 200 онд цэргийн хүчээр хүннүрөө довтолж амжилт олсонгүй. Харин нийтийн тооллын өмнөх 198 онд хан улс хүннүгийн тусаа тогтнолыг хүлээн зөвшөөрч найрамдлын гэрээ байгуулжээ. Гүнж нарыг бэлэг болгон барив. Уг гэрээнд цагаан хэрмээс хойших нумс маргасчдыг улсан шаниу зарлигийг дагаж цагаан хэрмээс урагш төшөмдийн бүс малгай өмсгчид суудаг орно. Харин надад захирагдана. Хан улс хүннү улс хоёр бол мөр зэрэгцсэн хүчирхэг хөрш улсууд юм гэжээ. Нийтийн тооллын 198 онд гэрээ нь нэгдэн хан улс хүннү улс өөртөө энэ зэрэгцэж хүчирхэг улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт хоёр улсын хилийн дээсийг тогтоож өгснөөр түүхэн ач холбогдолтой баримт болж байна. Тэгээж хоёр улсын хилийн дээсийг анх удаа цагаан хэрмээр зааглажээ. Ийхүү энэ үеэс цагаан хэрмэн нүүдэлчин малчдын ертөнц хийгээд суурьсан Хятад орон хоёрын хооронд зөвхөн улс төрийн талаар үл барам газар зүй аж ахуй соёл угсаатны хөвдөж зааглан салгасан хил хязгаарын содон тэмдэг болсоор иржээ. Модон шаниуны үед хүннү улс хүчирхэгжилтийн дээд зэгт хүрч баруун зүгт Туркестан, зүүн зүгт Лео гол, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт их цагаан хэрэм тулж өргөн уудам нутгийг их шаниугийн зарлиг донслож дөргиож байв. Үүгээрч үл барам үргэлжийн довтлогоонд ядарч туйлдсан хан улс түүнд алав өвчөр өгдөг байв. Хүннү улс модон шаниуг үед буюу нийтийн тооллын 209-ээс 176 оны үед ихээхэн хүчирхэж энэ байдал нь нийтийн тооллын өмнөх 171-ээс 161 оны үед хаанчилж байсан Лав Шангию, нийтийн тооллын өмнөх 161-ээс 126 онд хаан ширээн суусан Гинчин шаниугийн нарын үед хэвээр үргэлжилсэн байна. Гэвч Гинчин шаниуг нас барсны дараа дүү зүүн жигүүрийн ван Ичиси өөрийн биеийг шаниугаар өргөмжилсөн Хүннү улсын дотоодод хаан ширээнээ тэмцэл үүсээд зогссонгүй. Хүннү хан улсын харилцаа ихээхэн хурцдаж харилцсан бие биеийг уулгалдан довтлох болов. Ичиси шаниу болсон явдлыг эсэргүүцсэн Гүнчин шаниу хүү болон түүний талыг баримтлан зарим язгууртнуудыг харьяат хүмүүсийнх нь хамт хан улсад дагаар оржээ. Хүннүгийн иргэшээлд байсан Уухун, Уусуун зэрэг аймагуд эсэргүүцэн тэмцэх болов. Энэ нь хан улсын хаадаас хүннүгийн талаар явуулж байсан бодлогод чухал түлхэж өгчээ. Хан улс хүннүгийн эсрэг аймагуудтай холбоо байгуул нийтийн тооллын өмнөх 72 онд хүннү рүү довтолжээ. Энэ довтлогооны хүннүчүүд эсэргүүцэн тэмцсэн боловч харин ч хүн хүчний болоод эд хөрөнгийн талаар их хэмжээний хохирол амсжээ. Түүнчлэн 4-5 жил дараалан ган гачиг цас зууд өвчин тахал гарч хүннүгийн мал аж ахуй ихээхэн сүйдсэн байна. Хүннүнөр Төв Азад олон жил ноёрхлоо. Гэвч нийтийн тооллын өмнөх 51 онд дотор талаас нь хүннүнөр эзлэгдсэн дунхуу нарын уламжлагдсан үс хонсон, гадна талаас нь хан улсын зүгээс байнга өгч байсан хариу цохилт эцэст нь Хүннү улсыг өмнөд умард гэсэн хоёр хэсэгт хувааж задлжээ. Нөгөө талаар Хүннү улс нь нийгэм эдийн засгийн хөгжлийн төвшингээр харилцан адилгүй хил соёл зан заншлын хувьд ч гэсэн өөр угсаатныг өөртөө багтаасан улс байлаа.
улмаар нөхцөл байдал даамжирсаар өмнөд хүннүүнээр хан улсад дагаар орж умард хүннүү нараа хан улсын цэрэгтэй хавсран олон удаа довтсны уршигаар нийтийн тооллын 93 онд хүннүүгийн хүчирхэг төр улс мөгсөн байна. Хүннүү улс задран мөгсөн ч Монгол угсаатан мөгсөнгүй. Төр ёсны уламжлалыг нь Сиамбинаар залгамжлан төр улсаа байгуулан түүхийн тавцан товаан гарч иржээ. Өмнөд хүннүүнээр цохигдсон умард хүннүүнэрийн нэг хэсэг нь Жижи Шаньюгаар толгойлболон Кингю хэмээх нэгэн аймагтай холбоотой баруун зүг нүүдлэн оцсон Ромын эзэнт улсыг унгаалтсан дорн зүгийн хүн хэмээх барбар гэсэн нэрээр түүхэнд үлджээ. Хүннүү улс нийтийн тооллын өмнөх 209-ээс нийтийн тооллын 93 он хүртэл 300 гаруй жил Төв Азад оршин тогтнох хугацаанд төрт ёс тусаа тогтнолоо хамгаалан тэмцсээр иржээ. Хүннүү улсын түүхэнд төрт ёс тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө хан улстай гэсэн олон жилийн тэмцлийн түүх байсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Өөрөөр хэлбэл энэ үеэс монголчуудын зүгээс хятадтай харилцааны талаар бодлогын олон арга хэлбэр үүссэн бүрэлдэж төрийн бодлогын ариун туршлага хуримтлагдах үндэс суурь тавьжээ.